хүн бид хүмүүс. Радио шинжилгээ 107.5 нэгүүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан бие хүн бид хүмүүс нэвтрүүлэг бусдад нөлөөлөх урлагийг түгээж байна. Анхаарлаа хандуулно. Сайн бацхан уурхи мөндөд сонсогчдоо шин долгион 107.5 радио хүлээх сайхна миний би та бүхэндээ бие хүн бид хүмүүс нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг өргөн барихад бэлэн болоод байна. Бид энэ хүн нэвтрүүлгээ нэгүүл Монголын хүний нөөцийн боловсролын институттэй хамтран хийдэг байгаа. Энэ хүн нэвтрүүлгээ маань гол зорилго бол бид та бүхэндээ удирдахуйн ухааны талаар цуврал хичээлийг бэлтгэн хүргэхээр болсон байгаа. Энэ хүн нэвтрүүлгээ нэгүүл Монголын хүний нөөцийн боловсролын институтын зөвлөх багш, удирдахуйн ухааны докторант Цэрмагштайгаа бэлтгэн хүргэхээр болсон байгаа. Өмнөх нэвтрүүлгээрээ Цэрмагштайгаа хувь хүний үнэт зүйл, мөн харилцаа, хариуцлагын талаар та бүхэнд ярьж бэлтгэн хүргэсэн байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгээр менежментийн шинжлэх ухааны чиг үүрэг зохион байгуулалтын асуудлын талаар авч үзье. Энэ талаар менежментийн шинжлэх ухааны чиг үүрэг зохион байгуулалтын дотор олон задардаг байна. Энэ талаар та сонсогчдоо сайхан тайлбарлаад өгөөч. Сайн байцгаана сонсогчдоо. Энэ өдрийн мэнд төргий. Менежментийн шинжлэх ухааны олох байр суурьтай функцийн нэг нь зохион байгуулалт юм байна. Тэгэхээр зохион байгуулалт гэдэг бол маш том ойлголт. Тэгэхээр зохион байгуулалт гэдэг нь тодорхойлолт нь бол зөвхөн аливаа зүйлийг цаг хугацаа ба орон зай хувьд нь зохицуулах үйл явцыг зохион байгуулалт гинэ гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр аливаа зүйлийг гэхээр хэн, юуг, хизээ, яаж, хэрхэн гүйцэтгэх вэ гэдэг асуудалд хариулт өгдөг ойлголт гэж бид нэр ойлгох ёстой. Тэгэхээр зохион байгуулалтыг бол хувийн зохион байгуулалтаас бид нэр эхэлж ойлгох ёстой юм аа. Тэгэхээр хувийн зохион байгуулалт, байгууллагын зохион байгуулалт, нийгмийн зохион байгуулалт гэж ерөнхийд нь ангилж авч үздэг. Тэгэхээр байгууллага маань хувь хүнээс бүрддэг. Тийм ээ, нийгэм маань байгууллагаас бүрдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ утгаар нь бид нэр хувь хүний зохион байгуулалтаас нь эхэлж ярья гэж бодож байна. Тэгэхээр хувь хүний зохион байгуулалт гэдэг бол шууд харагдах байдлаасаа буюу бусдад харагдах байдлаасаа үнэлэгдэж эхэлдэг ийм ойлголт. Бидний энгийн яриагаар бол имиж дүр төрх гэж яриад байдгийг бид нар хувийн зохион байгуулалтын харагдах хэлбэр гэж ойлгож байна л доо. Тэгэхээр хувийн зохион байгуулалтын харагдах хэлбэрийн хамгийн ихний ойлголт нь бол 2 секундын мэдрэмж гэдэг ойлголт. 2 секундын мэдрэмж гэж. Өөрөөр хэлбэл хин нэгэн танихгүй хүн таныг хараад хинбэ гэдгийг ерөөсөө л хөлөөс нь толгооноос нь хөл хүртэл харахад 2 секунд л хардаг байна. Энэ хугацаанд нэг харцаараа л харахад таныг хинбэ гэдгийг чинь бүрэн тодорхойлдог. Бөгөөд энэ тодорхойлолт сэтгэл зүйчдийн судалгаагаар бол тухайн хүний мөн чанарын 80-аас дээш хувьтай зөв үнэлгээ гардаг шүү. Үнэн зөв үнэлгээ гарсан байдаг. Анх удаа харахад. Тийм учраас бид нэр ялангуяа залуучууд хувь хүнийхээ зохион байгуулалт буюу харагдах байдал дээр анхаарал тавьдаг зүг байгаа үстэй тийм. Тэгэхээр энэ хүн ямар характертай хүн юм бэ? Ямар зан чанартай хүн юм бэ? Яг юу хүсэж тэмүүлдэг хүн юм бэ? Зохион байгуулалтын хувьд хэрэг хүн юм бэ? Хариуцлагатай хүн юм, хариуцлагагүй хүн юм уу тийм ээ? Итгэж болохоор хүн үү, итгэж болохооргүй хүн үү гэдг нь ерөөсөө л гадна хувцлалтаар харагддаг. Тэр хувцлалт нь юу гэхээр ерөөсөө л тэр хүн хаана хинтээ юу ярих гэж ирж байгаа. Яг тухайн очиндоо тохирсон байдлаар хувцалсан, мөн будсан бие авч явахдаа соёлыг харуулсан байх хэрэгтэй. Тэгэхээр манайх хаана хинтээ юу ярих вэ? Ямар уулзалт төлөвлөх үү гэдэгт зориулсан хувцалтуудыг өөртөө бий болох хэрэгтэй байх нь шүү дээ. Тэгэхээр энэ бол маш хүчтэй мэдээлэл өгдөг. Маш хүчтэй мэдээлэл. Тэгэхээр энэ байдал энийг манайх бол мессеж гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл би бол нэг ийм хөө надтай дээрлэхүү харьцаж болно. Ягаад тэгэхээр би өөртөө итгэлгүй. Би бол өөртөө итгэлтэй хүн, тийм ээ? Надаас бол маш хүч гарч байна. Тийм ээ? Би бол захирч чадна. Хардаа гэсэн мессежүүдийг хүн гадагш нь өөрөө илгээж байна. Өдөр тутмынхаа амьдралыг хүн нүдэрээ болон хөдөлгөөнөөр илтгэж байдаг. Миний амьдралд ийм зүйл гарлаа, инглээ, туслаач, дэмжээч гэдэг юм эсвэл яах нь би баяртай байна, бахархалтай байна, намайг магтаараа цаашаагараа гэсэн мессежийг гадаад ертөнц рүү хүн яах нь илгээж байдаг. Байнгын секунд тутамд илгээж байдаг. Тэр секунд тутамд илгээж байгаа илгээлтийг бол хүмүүс биеийн хилмижээр нь уншаад нөгөө харилцаан төрүүчийн хичээл дээр орсон шүү дээ, тийм. Яг тэрэн шиг уншаад хүн чамд хариу үйлдэл үзүүлдэг. Тэр хариу үйлдлийн манайхан юу гэж ойлгодог вэ гэхээр энэ над дээрлэхэд байна. Энэ намайг хүн биш гэж үзэж байна.
Энэ надтай одоо юу гэдэг зөв бус харьцаж байна гэж хэлээд байна. Зөв бус саяны дээр харилцааны өгөгдлийн та өөрөө өгсөн байхгүй юу? Өгөгдлийн нөхдөө Ерөөсөө тий өөрийнхөө талаар сөрөг мэдээлэл дамжуулсан гэсэн үг. ерөөсөө гадаад байж. Тий өөрийнхөө сул талыг дамжуулсан. Гадаад байдлаараа өөрийнхөө сул талыг таны нөгөө эсрэг талын хүний дөрөөлж болох сул талуудыг та дамжуулсан байхгүй хүн рүү. Харин тэгэхээр дандаа давуу талаа дөвөөлгсөн байдлаар мессеж илгээд сурах ёстой. Энийг бол бид нар биеийн хэлэмж буюу бие авчих соёлын анхан шатны ойлголт хэлбэр гэж ойлгох ёстой. Тэгэхээр энэ ойлголт бол маш чухал зүйл байхгүй. Мөн зохион байгуулалтын хувьд хувь хүний хувьд ийм байдаг юм бол байгууллагын хувьд бас тийм байна. Өөдлөх айл үүднээсээ гэж үгээдэг шүү дээ. Ерөөсөө байгууллагын хаалгын татаал ороод ирэхдээ тэр байгууллагын удирдагч нь хинбэ гэдгийг шууд харж байна. Удирдагчийн одоо зохион байгуулалттай эсэх шудраг эсэх те хөдөлмөрч эсэх яг ямар өнгөний сонголттой ямар характертай хүн байдгийг харж болдог. Хэдийгээр удирдагч хөрөнгийн эзэн мөн боловч үйлчлүүлэгч таалагдсан байдлаар байгууллагын дотоод интерьер буюу зохион байгуулалтыг хийсэн байх хэрэгтэй гэдэг байхгүй. Гэтэл манай ихэнх байгууллагын удирдагч буюу эзэдүүд өөртөө таалагдсан өнгөний сонголтоор дизайнаар байгууллага доторх зохион байгуулалтаа хийсэн нь үйлчлүүлэгчд очих мессежийг буруу өгч үйлчлүүлэгчдээ өөрсдөө түлхдэг. Маркетинг гэв тийм байдаг. Тэгэхээр бид нар зохион байгуулалт гэдэг бол нэг талаас харахад зөвхөн хувь хүнтэй холбоотой юм шиг боловч нөгөө талаас бидний хэрэглэгчийг татах том хүчин зүйл байхгүй. Тэгэхээр бид нар одоо зохион байгуулалтын байгууллагын зохион байгуулалт буюу дотоод интерьерээ бид нар зөв хийх хэрэгтэй. Зөв хийх хэрэгтэй. За мөн гадаад интерьер буюу экстерьер гэж ярьдаг да, гадаад экстерьер буюу дизайны асуудлыг бид нар бас зөв зохион байгуулах хэрэгтэй. Жишээлбэл одоо төрийн захиргааны байгууллагын гадаад үзмжээ өнгө ямар вэ? Цэцэрлэгийнх ямар вэ? Баар одоо цэнгиний газарх ямар вэ? Жишээлбэл цэцэрлэгийн гадаад одоо зохион байгуулалттай өнгөтэй алгалсан энэ цэцэг мэцэгтэй одоо тийм дүртэй баар байл та. Тэгвэл хүн орох уу? Тэгэл бодох хэрэгтэй тий. Дэлгүүр байлаа гэх тэгэл та. Дэлгүүр байлаа гэх. Шатны их өндөр байх тусмаа хүмүүс залхуураад ордгоо гэнэ. Энэ хүний сэтгэл зүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл бид нэр хэрэглэгчд хүрэх гээл байгаа юм бол байгууллага зөв зохион байгуулахыг хүсэж байгаа бол хэрэглэгчийн сэтгэл зүй бид нар судлах хэрэгтэй. Харагдах байдалтай бас харагдах байх хэрэгтэй. Тий анхаарах хэрэгтэй. Жишээлбэл тухайн шат одоо байлаа гэхэд шаттай байлаа гэхэд шат нь гулгаж тишгээргүй, гэмтчихээргүй, аюулгүй байдал хангасан байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо өвөл одоо манайх ихэнх гулгаж тишж унчих гэдэг шүү дээ. Тэгэхээр настай улсууд тэр дэлгүүрлүүж орох нь багасч эхэлж шүү. Жишээлбэл ийм л байна. Тэгэхээр бид нар гадаад экстерьер, дотоод интерьерээ хэрэглэгчд зориулсан байдлаар зохион байгуулах ёстой. Мөн зохион байгуулалтын бас нэг өөр хэлбэр нь юу гэхээр ажилчдын хяналтын системийг зохион байгуулах оршдог. Өөрөөр хэлбэл офисыг хэрхэн зөв зохион байгуулснаар ажиллагчдыг хянаж чаддаг байхгүй. Жишээлбэл хоёр эсрэг хүсний хоёр хүнийг нэг ширээнд суулгачдаг байх жишээтэй. Одоо жишээлбэл офисууд дандаа дотроо шилэн хаалттай эсвэл шилэн ширээнүүттэй болчлоо шүү дээ, хаалттай ширээтэй. Тэгэхээр эмэгтэй хүн эрэгтэй хүний хажууд ажилласаа хоцорч ирээл уруулаа бодоод байх уу? Үгүй шүү дээ тий. Уцаа солиод байх уу? Үгүй. Тэгэхээр эсрэг одоо хүсний хоёр хүнийг нэг ширээнд суулгачд болно. Харахад зүгээр л зохион байгуулалт юм шиг боловч суудал, ажилтны суудал тийм ээ? Зүгээр одоо месс юм шиг боловч үндсэндээ тэр нь юу? Хяналтын байгууллагын дотоод хяналтын системд явагдаж байна. Хоёр өрсөлдөгчийг нэг дор суулгаж байна. Тэгэхээр хоёр өрсөлдөгч нэг дор суудсан тохиолдолд цаг хугацаа, хэмнэх, барихтай ажил тасалж байгаа бариа одоо бүх зүйл тэнд яах нь хянагдаж байдаг. Хоёр найзыг нэг дор суулгачвал тэнд цагийн хэдэл маш их гардаг. Ярих, ховж ярих, гэр бүлийнхээ амьдралыг ярих, нэг нь нөгөөгийнхээ ажлыг хийх гэх мэт хийлүүд гарч идэг. Тэгэхээр зохион байгуулалтын зүгээр анхан шатбарууд нь л юм байхгүй юу? Анхан шатны хэлбэрүүд нь л юм. За нөгөө талаас нь зохион байгуулалтын дараагийн хэлбэрүүд нь юу гэхээр хүний нөөцийг сонгон шалгаруулах ойлголтод орж байна. Хүний нөөцийг сонгон шалгаруулах. Тэгэхээр хүний нөөцийг зөв сонгон шалгаруулж авахын тулд байгууллагт дотоод журам, ажил үүргийн хуваар, ажлын байрны тодорхойлолтыг зөв хийсэн байх хэрэгтэй болдог байхгүй. Тэгжээж тухайн ажил үүргийн хуваар дээр, тухайн ажлын байрны тодорхойлолт дээр яг тохирсон боловсон хүчнийг бид нэр сонгон шалгаруулж авдаг. Тэгэхээр энэ дэр нэг асуулт асуумаар байна. Хүний нөөцгээ ярьж байна те. Энэ дэр тухайн байгууллага ямар ч байгууллага мэдээж хүний нөөцөөрөө дамжуулан ажиллагснаа одоо шалгаруулж авахдаа яг ямар зүйлийг илүү харж тэр ажилчнаа одоо сонгож авдээ. Энэ тал дээр бас сонсогчдоос хэлж өгөө. Бас ажилд орох ч хүмүүс бас хэрэгтэй байж болно шүү дээ. Энэ мэдээллээс ямар ч байгууллага хүнсний бүтээгдэхүүний байгууллага, маркетингийн байгууллага, менежмент мэдээж бүх одоо төрлөөр ажилтдаг байгууллагууд мэдээж тухайн хүний нэг зүйл дээр бас тулгуурлаж үздэг юм авдаг. Тэгэхээр энэ яг ямар зүйл гэдэг юм? Хүний нөөцийн ажилтан буюу ажил хурлагчийг байгууллага ажилд авахдаа нэгдүгээр анкет хараар авч байгаа юм л да. Тэр
ерөөсөө анкет арга. Хамгийн ихний арга бол анкет арга. Тэгэхээр бид нэр анкета бөглөхөд анхаарах хэрэгтэй. Анкета бөглөх. Тэгэхээр анкет бөглөх тавигдж байгаа зураг ягаад 3 сарын сүүлийн 3 сарын зураг гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр ингээд ярихаар яг нөгөө анхны сэтгэлдээ шууд холбоотой. Эзэн буюу ажил олгогч таны анкетыг харахтаа шууд зургийг эхлээд харна. Тэгэхээр тэр зурган дээр нүдний харц, тэр хүн итгэл хүлээхээс мөн үү байна? Мөн үү биш үү? Тэр хүний хувцлалт, хариуцлагатай хүн мөн үү биш үү? Тухайн ажилд орохын тулд ач холбогдол өгч үгүй юу гэдгийг л харж байна. Нэгдүгээр ойлголт. Хоёрдугаар ойлголт нь та анкетаа бичихтэй. Тэгэхээр анкеттайгаа бүрэн дүүрэн танилцах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл үг хүсгийн алдаагүй нөгөө одоо юу гэдгийг схемжилсэн хүснэгтээс гаргахгүйгээр бичих хэрэгтэй байхгүй. Уучлаарай. Би одоо бах штрихтцэн ч юм уу, арилгацсан, эсвэл баллалцсан ийм анкет та хүнд өгч болохгүй ш. Та байхгүй байгаа. Таны одоо бичгийн харилцаагаар та яах нь өөрийгөө илтгэж байгаа маш том хэлбэрч анкет байна. Тэгэхээр би зургийг харчлаа. Ажил олгогч зургийг харчлаа. Одоо би бичгийнх нь хэлбэрийг харна. Энэ хүн ямар налуутай бичсэн бэ? Ямар одоо жигд бичсэн байна уу? Үг үсэг нь хэр байна уу? Том байна уу? Жижиг байна уу? Бичиг үсгийн чадвар нь хэр байна? Үг үсгийн алдаа хэр байна? Хүснэгтийг хэр зүв бөөлсөн байна уу гэдгээс та өөр харагддаг. Нөгөө ажилд 1000 та юу гэдгийг улаан диплом үзүүл улаан дипломыг авсгацсан байлаа ч гэсэн таны ажилд хандах хандлага чинь үнэхээр муу гэдгийг тэн дээр харуулж иж болно шүү. Ийм жижигхэн зүйл дээр. Ерөөсөө энийг хардаг. Энэ бол олон жил байгууллага удирдсан хүмүүсийн хувьд ерөөсөө гарын үзүүр ажил байхгүй. Тэндээс ингэж сонгодог. За тэгээд 3 дахь одоо ойлголт нь болохоор ярилцлага. Тэ ярилцлаганд ирнэ. Та ярилцлаганд ирэхдээ нэгдүгээр цагаа хоцрохгүй байх хэрэгтэй. Урчилж ирсэн баг. Дор хаяжл гутлынхаа шорыг арилгасан шавхаагүй гуталтай хариуцлага. Хувийн хариуцлага. Хувийн хариуцлага гэдэг чинь бид мэрэгжлийн хэлээр өөрийгөө үнэлэх байхгүй. Та өөрийгөө үнэлэх. Та өөрийгөө үнэлж бусдх нь таныг үнэлж хүндлээ штэ. Тий. Тэгэхээр та бусдыг хүндэл, мөн өөрийгөө хүндэл. Тэгээд цагаа бариад ир, цагаасаа өмнөр бэлтэг. Тэгээд ярилцлагандаа бэлтэг, хувцсунараа бэлтэг, нэг 2 секундын мэдрэмжэндээ бэлтэг. Тэгээд та ороод ярилцсан. Тэгэхээр окей таны одоо зураг таалагдсан байна. Одоо анкет бүгэлсэн, зөв бүгэлсэн таалагдсан байна. Ингээд таныг ярилцлаганд урьж байгаа гэдгийг та ойлгох хэрэгтэй байхгүй юу? Хэрвээ тэгээгүй бол тэр хоёр зүйл дээр та тэнцээгүй бол тань руу уцтдагчгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Ягаад би байгууллагуудад өргөдөл өгөөд над руу уцтахгүй байна гэдэг чинь таны алдаа байна шүү дээ. Тийм байгаа үстэй. Тэ? Хүмүүс тэгж ярьж байгаа байгууллагуудад өргөдөл өгөөл байдгийг нэг над руу ярьдгүй шүү дээ гэж. Тэн дээр алдаа байгаа учраас тань руу ярихгүй. Зөв таны одоо тухайн байгууллагын ирж байгаа хайж байгаа мэрэгчлэлтэн мөн байна гэж утсан тохиолдолд таныг ярилцлаганд орж. Яг гэж ярилцлаганд ороод байгаа юм лээ. Таны итгэл үнэмшлийг, таны харилцааны ур чадварыг, таны мэдээлэл боловсруулах чадварыг харах гэж урьж байгаа шүү дээ. Тэгэхээр та тэн дээр маш зөв, зэгцтэй, тэгээд өөрийнхөө талаар зөв мэдээлэл өгөх шаардлагатай. Мөн үгийг зөв сонгож ярих хэрэгтэй. Үгийг зөв сонгож ярих ёстой гэдэг хүмүүст юу гэж хэлэх гээд байна гэхээр та ойлгомжтой ярьж сурах хэрэгтэй. Ингээд ярианы бас зохион байгуулалт авчин тий. Ярианы зохион байгуул. Ярианы зохион байгуулж үгээр та эхлэлтэй, өрнөлттэй, төгсгөлтэй, мөн цэгтэй, таслалтай, асуултын тэмдэгтээ, анхаарлын тэмдэгтээ ярьж сурах хэрэгтэй. Юу хэлэх гээд авч тодорхой. Бас ярьж байгаас бас энэ хэр их одоо ном уншсан, хэр их хүмүүстэй ярилцдаг. За тэгээд хэр их үзэл бодлоо илэрхийлж чаддгүй хэр задарсан хүн бэ гэж харагдаж байгаа. Хэр задарсан нэсттэй. Энэ хүн хэр зэрэг мэдээлэл боловсруулсан хүн юм. Энэ хүний ерөнхий мэдлэг яг юу вэ? Энэ хүний мэрэгжлийн мэдлэг юу юм бэ? Гэдэг мэдээлэл ажил олгогч шууд бууж байгаа. Тэгээд дараагийн асуудал руу шилжиж байгаа. За тэгээд хойлоо одоо өрөөлчлээд үндсэн сэдв рүү орё. Зохион байгуулалт ярьж ирсэн шүү. Тэгэхээр саяны одоо бид хоёрын ярьсан хүний нөөцийн одоо ажилд орохдоо та юу анхаарах вэ гэдэг чинь хувхны зохион байгуулалт асуудал. Тэгээ энэ яг сэдвийн одоо сэдвтэй хамааралтай зүйл. Тэгэхээр их аятайхан сэдв байхгүй. Зохион байгуулалт гэдэг нь ерөөсөө тэр чигтээ та. Тий, тэр чигтээ нөгөө хэлэх гээд байгаа удирдах чинь, удирдах үйл явц чинь. Тэгэхээр та өөрийгөө үнэлүүлэхийг хүсэж байгаа бол бусад одоо үнэлэгдэхийг хүсэж байгаа бол карьерт хүрэхийг хүсэж байгаа бол тийм ээ тодорхой албан тушаал дээр очихыг хүсэж байгаа бол мөн цалингаа нэмүүлэхийг хүсэж байгаа бол тийм ээ мөн өөрөө сэтгэж ажилласнаа бусдад мэдрүүлэхийг хүсэж байгаа бол өөрийнхөө ажиллахыг хүсэж байгаа бол энэ бүх зүйл зохион байгуулалтад шууд хамаарлаа. Тэгэхээр цагт нь хий, хугацаанд нь хий, түүнийгээ зөв илтэг, ажлаа зөв дүгнүүл тийм ээ. Тэгэхээр ажлаа зөв дүгнүүл, зөв илтгэхийн тулд та ажлаа байнгын яах нь төлөвлөсөн байх хэвээр ард нь байнгын гүйцэтгэлийг бичсэн байх хэвээр. Яг тэр хүн мартдаг амтэн шүү дээ. Тэгэхээр би өдөр тутам гүйцэтгсэн ажлаа бичиж явах хэрэгтэй. Ялангуяа залуу улсуудад би тэгж хэлдэг л дээ. Зөв байхгүй. Өөрөөр хэлбэл та ажлаа магадгүй 7 хоногийн дараа мартчих шин. Юу лээ бүтэн 7 хоног өнгөрцөн байдаг. Юу ч хийгээгүй юм шиг байдаг. Гэтэл та завгүй суугаад байсан. Тэгвэл та өдөр тутмын ажлыг хий. Бич.
тийм ажил тэгж гүйцэтгэв. Тэгэд хэдэн сарын тэдний өдөр тийм ажил хийж дууслаа. Төлөвлөгөө байна, ард нь гүйцэтгэл байна гэсэн үг байхгүй. Таны компьютер дээр ажлын төлөвлөгөө, ард нь гүйцэтгэл байх гэсэн. Гүйцэтгсэн ажлуудаа би ч тайлгна. Удирдлуудаа хийсэн бол түүнийгээ бүрэн тайлгнаж сур. Ичид зовхгүйгээр тайлгнаж сур. Хэн намайг юу гэж хэлэх вэ? Энэ яасан амбиц хөөс амт юм бэ гэж хэлэх үедээ гэж ичих хэрэггүй. Та өөрийгөө л өнлүүлэх хэрэгтэй. Энэ бас л зохион байгуул. Энд дээрээс нэг зүйл асуумаар санагдаж байна. Нийгэмд одоо энэ ийм айцтай хүмүүс аюух ажиглагдаж байна л да. Одоо ухааныг одоо доктор гэдэг өөрөөс нь маш одоо том цолтой хүнээс багшаасаа ч юм уу юм асуухтай аюух имээдэг. Энэ айц яг яагаад юм бий болоод байна? Зүгээр нэг зүйл хичээлийн сэдвтэй ч юм уу зүйл асуухтай. Тийм өөртөө итгэх итгэлгүй. Тэр зүгээр нэг жижигхэн зүйлийг багшаасаа очиод асуух тийм итгэл байхгүй өөртөө итгэх итгэл байхгүй. Аюух тийм айцтай. Тухайн тэр хүүхэд одоо тэр оюутан ч юм уу өөртөө яагаад тийм айдас өөртөө итгэлцлийг одоо бий болгож чадахгүй. Чи их гоё асуулт асуулаа. Хүний амжилтын тухай яриад л байдаг тийм ээ. Зорилгын тухай яриад л байдаг. Гэтэ яг тэрийн зориг бол байдаг. Гэтэл эн чинь л ерөөсөө тэр айцтай холбоотой. Бид нар тэр амжилтанд хүрэх гэдэг бол айцаа даван тулах ёстой. Тэгэхээр айц гэдэг нь сэтгэл зүйн хувьд бол стресс шүү дээ тийм. Тэгэхээр өөрөөсөө албан тушаал дээгүүр буюу боловсролын хувьд дээгүүр хүнээс айна гэдэг бол бас л жоохон дорой зүйл. Тий. Тэгсэрнэ өөрөөсөө доогор гэж үтсэн хүнтэйг бол дээрэмгүй харьцаад болоод идэв юу ярьснаа. Юу ч хамаагүй яриад ингээд болоод идэв. Тэгэхээр энэ бол бас сэтгэхүйн доголдол шүү. Доголдол. Тэгэхээр өөрөө ч асуусан асуултанд шууд хариулахад бол энэ бол өөртөө үл итгэх итгэл. Өөртөө үл итгэсэн байдал. Ерөөсөө өөртөө үл итгэх. Тэгэхээр нэгдүгээр яагаад үл итгэж юм гэхээр магадгүй би ч буруу юм асуух гэдэг авлуу та гэж бодож иж болно. Магадгүй уншаагүй гэж болно. Тэгэхээр өөртөө итгэхгүй шүү дээ. Уншсан бол гаргалгааг нь асуух гээд багшаасаа асуухад ерөөсөө буруудах юм байна. Нэг талаас. Нөгөө талаас нөгөө хүмүүс маань өөрсдөө хариулахдаа чи нэг уншаагүй мөг дорд үзэж хариулдаг байж болно шүү дээ. Тэгвэл энэ хүн айгаас үр аргагүй шүү дээ. Ичгүтэр байдалд орно гэд эмээгээд байна шүү дээ, тийм. Тэгэхээр энэ бол хоёр талын асуудал. Нөгөө талаас энэ өөрөө чи хэлээд байгаа тэр өөртөө үл итгэх байдал буюу айд итгэлцэл гэхээр арай биш л дээ. Өөртөө үл итгэх байдал буюу айдас маань дотоод айдас маань бага наснаас үүсэлтэй. Бага наснаас гэрүүлээс гэрүүлийн хүмүүжлээс үүсэлтэй. Тэр хүүхдийн маш чадвартай байлаа гэхэд өөчөж чадахгүй. Манайхан тийм байхгүй. Чи тэр бусдын хүүхдийг хар. Өөрөөр нь байх өөрөө байх тэр боломжийг бага наснаас нь хяхан богдвол дарснтай холбоотойгоор өөртөө үл итгээд маш чадварлаг, маш авьяаслаг хүмүүс хичнээн хүнд дарагдаж, тийм ээ, гэр бүлийн хүмүүжил, гэр бүлийн боловсрол, гэр бүлийн харилцаанаас үүсч тэнд унтарч байгаа вэ гэдэг бас бодох хэрэгтэй зүйл. Энэ удаагийн нэвтрүүлгээр менежментийн шинжлэх ухааны чиглэлийг зохион байгуулалтын асуудлын талаар авч үзэж ярилцлаа. Энэхүү нэвтрүүлэгт маань нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институтийн зөвлөх багш, удирдлагын ухааны докторант мөнх хоёрын Даш Цэрмаа багш маань хүрэлцэн ирж оролцож биднэрт сайхан зөвлөгөө өгч ярилцлаа. За энэхүү нэвтрүүлгээ бид нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институттай хамтран хийдэг байгаа. За сонсогчдоо дараагийн нэвтрүүлгээр тавтаа сайхан уулзцгаая. Баяртай ирэхтэй сонсогчдоо. Баяртай. Радио FM 107.5 нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан бие хүн бид хүмүүс нэвтрүүлэг